Яагаад ер нь AI ярих хүмүүс суралцах ёстой вэ? Дэлхийд дээр байгаа томоохон компаниудын 62% нь Chief AI Officer гэдэг ийм албан тушаал гарцаа ингээд. Нөгөө талдаа химлэн гэдэг чинь ийм гоё одоо fancy юм гарцаа гэсэн маш асуудалтай. ChatGPT 37% нь халуусан nation буюу түүрэг төлөвлөлөө мэдээлэл өгдөг. Independent leader эмэгтэй байх юм ямар вэ? Зүгээр юунд хэцүүсэн гэхээр ажил хийлэгдэхүү төр ус төрн ховж хараал өрөөл тэр троллууд те Одоо залуучууд ер нь яаж ажилласаа гэж хүсэж байна. ер нь яг илүүний компаниуд бол өөрсдийн соёл бол юу ч болж байсан ажиллаад дуусгал нэг л төрч. Тэгэхээр бидний хувьд төрчлөлтөөнтэй зүйл хүсэж байдаг. Хүсэж байгаа зүйл нь Америк шиг хөгжөөл те ингээл Silicon Valley шиг яваал, Нью-Йорк шиг болоод Сингапур шиг болоод Солонгос, Япон бүгдээрээ л амар их ажилдаг шүү дээ. Тийм болохыг хүсэж байдаг. Гэхдээ тэрийг хийх тэр цаг зав хөдөлмөр хөлс хүчээ гаргахыг хүсэхгүй байдаг. Гол сэдвтэ орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Германы Denk Pharma-гийн Magnus Direct бүтээгдэхүүн туслалцаатайгаар та бүхэнд хүргэж байна. За хүний өдөр тутмын амьдралд магний ер нь дутагдж байдаг. Нэг ялангуяа хэрэг тасал хөдлөө хийдэг байх юм бол таны хөлсөөрчөнд амжаад магний бол үргэлж гарч ийна гэсэн мөн дүнчлэн ажлын стресс ихтэй. Ер нь ойрд ингээ нэг жоохон бухимдалтай, уур уцаартай, жижигхэн зүйлд аашилдаг тийм болсон байх юм бол танд бас магний дутагдж байгаа шинж тэмдэг байж магадгүй. Иймээс тасал хөдлөө хийдэг мөн дүнчлэн ажил их хийдэг стресстэй нөхцөлд ажилладаг байх юм бол та магний одоо тогтмол хэрэглээд одоо өөрийнхөө эрүүл мэндийнхаа тэнцвэрээ хадгалаасаа гэж хүсэж байна. Түүнчлэн ялангуяа настай хүмүүст бас өдөр тутмын амьдралд магний дутагддаг учраас ер нь хүм хүнд эрэхтэй энэхүү бүтээгдэхүүн маань таны хамгийн ойрын эми санд байгаа шүү. За ингээд гол сэдвээр орцгоё. За бүгд өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Бүрий University podcast-ийн ээлж цошиндоо дугаар маань эхлэх бэлэн боллоо. Тэгээ та бүхний харж байгаа ачлан шиг манай аудионы quality маань айгүй ихссэн байгаа. Ямар ч бүх микрофонуудыг гоё шинжилээ. Тэгээд айгүй гоё шинэ уур амьсгалтайгаар подкаст эхлэе гэж бодлоо. Тэгээд энэ удаагийн дугаарын цочноор та бүхний харж байгаа ашлаа шиг обоно маань хүрэлцэрсэн байгаа. Тэгээд юун төрөнд манай одоо студ гэх юм уу та. Ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Thanks for having me. Окей, тэгээд яриа ер нь өгөөгүй айгу удаж байгаа гэж би бодсон. Угаасаа нэг олдохчгүй байгаад иймэрхүү подкастт орсон. Бараг хамгийн сүүл идрэгийн подкастт орчихсныг л би харж ирсэн юм байна. Тэгэхээр тэрнээс хойш нэлээд одоо урт хугацаа, удаан хугацаа өнгөрлөө олон ч зүйл болсон байх. Нийт төрөнд үзэж байгаа хүмүүсийн одоо хувьд болохоор тийм асуулт төрж байгаа. За яагаад одоо төрийн одоо дэд сайд ээжсэн хүн гинт болоод тэгээд одоо ер нь юу хийгээд байгаа юм бэ гэдэг асуултанд хариулаад өгөөч. За ер нь яг сүүлд одоо тэр улс төрөөс гарсан болсон үйл явдлыг бол хилүүлдэггүй мэдчихэл байгаах. Тэгээд resign хийсэн шалтгаан бол ер нь одоо яг нөгөөгийн байгаа систем дээр ажил хийсэн ингэж буулгадуулдаг юм систем. Тэгээд миний яг шийдсэн юм бол илүү нийгмийн төслүүдээр аль болох одоо улс орондоо хэрэгтэй зүйлийг хийгээд явъя гэж шийдсэн. Нөгөө талдаа олон улсад бас илүү апгрейд хийж өөрийгөө сорж үзье гэдэг зорилгоор тухайн үед бол resign хийжсэн. Тэгээд тэрнээс хойш бол Оксфордын сургууль руугаа буцаж яваад тэнд химэл оюуны чиглэлээр судлаачаар 1 жил ажиллаа. Тэгээд та бүхэн мэдж байгаа SpaceX 2 жил ажиллаад одоо болтол ажиллаж байна. Тэгтээ судахгүй одоо энэ AI Academia гэдэг өөрийн стартаптайгаа холбоотойгоор бас ажиллаа багсгах тийм плантай. Тэгээд ер нь бас подкаст ч юм уу янз янзын одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр гараагүй интервью хийгээгүй бас нэг шалтгаан бол одоо сүүлийн ажиллагаа компани маань дөрөвтэй холбоотой ер нь зөвшөөрлгүй юм янз янзын интервью өгөх боломжгүй ч юм уу те. Тэрэн дээр нэлээд юм чанга байдаг л та. SpaceX тий. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор бас нэлээд одоо подкаст юу гэдэг интервью олох боломжгүй яадсан. Тэгээд ерөнхийдөө бол одоо дэлхийд даяараа л AI хайптай. Тэгээ энэний зүгээр нэг тодорхой зүйл бол бид нар интернетгүй ирээдүг төсөөлөхгүй тий. Тэрэн шиг одоо химэл оюунгүй бас ирээдүг төсөөлөх боломжгүй болчихлоо. Тэгэхээр энэ дээр яг Монгол залуучуудад, Монгол компаниудад ер нь манай улсад
гол чаленж өөрөө хэмэл оюуныг ашиглаж шийдэж болохоор чаленжууд байгаа даа. Тэгээд тэр тал руугаа илүү хэмэл оюуныг одоо хүмүүс түргэх, сургах чиглэлээр нь ажиллая. Бүтээмж нэмэгдүүлэх талаас нь ажиллая. Ер нь Америкт ч байна уу, Англид ч байна уу, миний ажиллаж байгаа бүх компаниуд өөрсдөө AI руу шилжсэн учраас энийг илүү Монгол болоод бусад улсуудад одоо хүргэе гэсэн зорилготойгоор AI Academy Asia-г 1 сараас байгуулсан. Тэгээд бид нэр олон улсын баг гэдэг 10 түүний багтай одоо Монголын баг гэдэг бас 10 түүний багтай нийтдээ нэг 20 л ажиллаж байгаа. Зөв. Яагаад ер нь AI яар хүмүүс суралцах ёстой вэ гэдэг асуултыг тавья гэж бодлоо. Сүүлд саяхан за ер нь ингээ код бичдэг девелоперууд ажил хаагаад ажил ороход хэцүү болцсон байгаа юм байна. Олон улсад. За Монголд бол одоодсон хүний нөөцний асуудлууд бол байгаа. Гэхдээ ялангуяа Америкт болохоор нэлээ олон хүмүүс ингээд хайплалсан. За одоо ингээд инженерүүд хамгийн их ална гэдэг. Яг мэдээж алж байгаа хүмүүс нь бол байгаа. Гэхдээ яг тэгж ярьдаг байсан үеэ бодох юм бол инженерийн тоонууд нь ихсээд эсрэгээр ажил болоход айгүй хэцүү үед ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байдал яг одоо ингээд AI ингээд хүмүүс яг мэдээж ирээдүйд маш хэрэгтэй гэдэг нь бол хинч харсан ойлгомжтой. Гэхдээ AI тийм sustainable одоо хүмүүсийн суралцах хэрэгтэй зүйл байх уу? Энэ дээр юу гэж бодож байна? Яг маш олон аргумент байна л да. Одоо бүр том зургаас хэлэх юм бол AI өөрөө одоо дэлхийн томоохон улсуудын геополитикийн том зүсэг болчлоо. Сая харж байгаа Америк одоо Хятадын хоорондын хамгийн том түүл өөрөө одоо weapon өөрөө одоо AI болчлоо л да. Тэгээд Давост 1 сард яригдсан нэг зүйл юу вэ гэхээр ер нь бол улсууд хэмэл оюуныг яаж одоо AI nation болох вэ гэдэг тал руугаа явж байна. Нөгөө талдаа 2030 он гэдэг чинь одоо 5 жилийн дараа гэхэд ер нь дэлхий дээр байгаа нийт ажлын байрны 65% нь AI болох боломжтой гэсэн юм олон судалгаанууд байна. Одоо өдөр болгон л нэг өөр судалгаа гарч байна. Тэг яг AI-г одоо үүсгэж байгаа ч юм уу хөгжүүлж байгаа томоохон компаниуд OpenAI ч юм уу мэдээж энэ нөгөө олон хүний амьдралтай холбоотой асуудал болохоор тэд нар юу гэж ярьж байна гэхээр AI ажлыг чинь булаана гэж санаа зовхоосоо илүүтэйгээр AI хийж чаддаг AI дээр ажиллаж чаддаг хүн ажлыг чинь булаана гэдэг 100% итгэлтэй байл гэсэн одоо Jensen Huang бүгдээр л тийм юм ярьчлаа л да. Тэгэхээр мэдээж одоо төвшөнд очиог байгаа хэмэл оюун гэхдээ маш утгагүй одоо энэ бол ингээд хүний ажлын байрыг орлох төвшөнд очихоор харагдаж байна. Монголчуудын хувьд бол бид нар нэгдүгээрт хүний нөөц маш багтаа. Одоо ингээл бүх компаниуд, бүх одоо жижиг дунд бизнесүүд бүр хамгийн том компаниас эхлээл тэгээд түр одоо юу гэдэг те бүх энэ институшны хамгийн том асуудал өөрөө хүний нөөцийн л дутагдал байна Монголд бол. Тэгэхээр бид нар байхгүй байгаа хүний нөөцөө хэмэл оюунаар нөхөх боломжтой улсаараа. Нөгөө талдаа л одоо бидний хүн болгон л одоо залуучууд болгон л ингээ олон улсад гармаар байна, дэлхийд гармаар байна, өндөр цалинтай ажил хиймээр байна, үнэлэгдмээр байна тий. Энийний чинь хамгийн шорткат нь л өөрөө хэмэл оюун болчихж байгаа. Хэмэл оюун нэгдүгээр төгжүүлдэг тий инженер бол бүр дэлхийд маш хурдан ажилд ороод одоо минимум цалин бол AI инженер $240,000 эхэлж шээ. Гээ явчих боломжтой. Зүгээр Монголдоо бол хэмэл оюун ашигладаг байх нь маш том давуу талыг үүсгэж чадчихлаа л да. Тэгэхээр одоо дэлхий дээр байгаа томоохон компаниудын 62% нь AI Chief AI Officer гэдэг ийм албан тушаал гарцсан гэдэг өнөөглөө би бас мэдээ харлаа л да. Тэгэхээр Монголд бол одоо ихэнх том компаниуд нэг ERP дээр л явж байна. Тэгэхээр хамгийн богино quick win хамгийн хурдан шорткат өөрөө AI-г тэр компанид нэвтрүүлэх нь нөгөө ERP-гаас эхлээд шууд компанийн бүтээмжийг одоо 2-5 дахин нэмэгдүүлэх л гарц болчихж байгаа. Яг үнэ. Бас нэг сонирхолтой зүйл уншиж ирсэн юм байна. Yale-ийн их сургуулийн профессор Naruse гэдэг нөхөр 2100 он гэхэд улс төрчид бүгд муур болно гэдээ ярьжсэн байгаа байхгүй. Тэгээд тэр нь юу гэсэн үг юм бэ гэсэн чинь одоо энэ улс төрийн одоо шийдвэр гаргал хийж байгаа шүү дээ. Ер нь бол
GPT шийдвэр гаргалтууд нь бүгдээрээ AI бүр орлуулах боломжтой. Тэгээд тэр чиглэл рүүцэн явах учраас ус төрчид ер нь бол явандаа ямар ч хэрэггүй болно. Бид нар бүгдээрээ зүгээр одоо датан дээр анализ хийгээд тухайн датануудыг харж байгаа хаашаа ямар бодлого, ямар шийдвэр гаргах нь зөв гэдгийг зүгээр л нэг технологи хийж чадах ажил болгож орлуулах учраас ус төрч гэдэг ажилчсан. Төөсөр зүгээр биш үү? Айгуу зүгээр те ялангуяа манад бол тиймэрхүү юм харж ирсэн юм. Тэгэхээр за AI-аар за суралцъя гэж бодлоо. Тэгэхээр AI сурна гэсэн үг юм уу? Аль эсвэл дата сурна гэсэн үг юм уу? Аль эсвэл код сурна гэсэн үг юм уу? За магадгүй 17 настай 18 настай дорч оч юм уу хин нэгэн энэ подкастыг үзэж байгаа л гэж ботход за би AI сурах хэрэгтэй байна. Тэгэхээр юу сурна гэсэн юм? Ямар мэрэгжил гэсэн үг юм бэ? Одоо бид нар ерөнхийдөө бол маш олон юм төрлийн юмнууд л яригдж байгаа л та. Тэрнээс ингээ харахад AI уур чадвар гэдэг AI skill гэдэг нь өөрөө одоо нөгөө ажлын байран дээр ч гэсэн apply хийхэд хамгийн хурдан recognized болдог одоо application-аас interview руу оруулдаг ийм shortcut ийм үг болчлоо гэд олон улсад бас нэлээд яригдчихлаа л да. Тэгээ харахаар AI skill гэдэг маань янз янз байгаа. Жишээлх юм бол онлайн одоо 10 гаруй мянган төрлийн хэмэл оюуны төлөв зах зээл дээр байна. Бид нар нөгөө GPT ч юм уу, DeepSeek ч юм уу, Grok 3 ч юм уу, LLM-уудыг одоо хэмэл оюун гэж төсөөлөд байдаг. Гэхдээ өнөөдөр одоо санхүү ч юм уу, одоо стартап юу гэдэг эсвэл логистик хийж байгаа салбараас хамаарат маш олон мянган төлөв зах зээл дээр гараад ирсэн. Тэгээ нөгөө ERP дээр явж байгаа компаниуд шууд AI-а нэвтрүүлээгээд байгаа хэлээд байгаа санаа тэр ихгүй нөгөө ERP-гаа л өөрийнхөө кастом болохгүй л ингээл заваад тахт найл үшээ тэр нь өөрийнхөө хэрэгцээн дээр зориулсан модель өгсөрчих хэмжээнд болчихдоо. Тэгэхээр AI уур чадвар гэдгээ юу хэлээд байгаа вэ гэхээр зах зээл дээр байгаа AI-ийн төлөвлөд модельүүдийг ашиглаад өөрийнхөө хэрэгцээнд өөртөө зориулсан хэмэл оюуны бүтээгдэхүүнийг өгсөрчих чадварыг л хэлээд байгаа байхгүй юу? Эсвэл өөртөө зориулсан өөрийнхөө хэрэгцээг хангах хэмэл оюуны бүтээгдэхүүнийг ашиглаад одоо тэр бүлэмжээ 5 дахин нэмэгдүүлэх тэр ур чадварыг хэлээд байгаа. За одоо сургуульд сурж байгаа ч юм уу, төгсөж гарч байгаа ч юм уу, undergrad сурж байгаа хүүхдүүдийн хувьд бол хамгийн чухал скил нөгөө өмнө бидний үед бол англи хэл байлаа шүү дээ. Одоо тэг англи хэлгүй бол англи хэлтэй бол маш мундагт ордог гэсэн. Одоо англи хэлгүй бол эсэргээрээ муу. Тэ англи хэлтэй нөөрөө нормал зүйл болчихлоо тий. Тэрнтэй адилхан хиймэл оюуны чадвар одоо тэр хиймэл оюуна модельо ухсраад инженерийн төвшний хувьд бүр мундаг тий. Эсвэл зах зээл дээр байгаа тэр бүтээгдэхүүнүүдийг сайн хэрэглээд бүтээмжийг хурдан нэмэгдүүлдэг ч юм уу одоо юу гэдэг реклам хийдэг байлаа гэхэд тэрийг хиймэл оюунаар хийдэг ч юм уу тий. Тэр өөрөө юм нөгөө оюутан болоод одоо цагийн ажлыг маш өндөр цалинтай цагийн ажил хийчихээр тий эсвэл бүр сургуульд сурахгүй гэж бодож байгаа тохиолдолд ч одоо бүр ингээд дэлхийд үнэлэгдэх олон өндөр цалин аваад явчихаар ийм ур чадвар болчихлоо л да. Тэгэхээр одоо утгагүй энэ өөрөө minimum requirement болохоор харагдаж байна. Буюу байх ёстой одоо англи хэлтэй байх ёстой. Үндэсний чадваруудын л нэг болохоор байгаа байхгүй. Тэгэхээр бид нар дүүгээ хүүхдээ одоо юу гэдэг аль болохын 12 3-аас дээш насны хүүхдүүдийг хэмэл оюуны ур чадварын суулгах хэрэгтэй. Нөгөө талдаа хэмэл оюун гэдэг чинь ийм гоё одоо фэнси юм гарч байгаа гэсэн маш асуудалтай. Одоо этикийн асуудлууд байна. Сургуулиудын хувьд бол хэмэл оюун ашиглаж даалгавраа хийх сурахгүй байх тий. За тэгээд нөгөө гэмт хэрэг хэмэл оюун суурилсан fraud, phishing, янз янзын онлайн залилангууд нэлээх гарцсан. За дээрэс нь нөгөө сэтгэл готролтой юм залуучууд хэмэл оюуныг хэрэглээд бүр юм одоо амиа хорлсон кейсүүд маш их болж шít. Тэгэхээр энэ хэмэл оюун гэдгээ ямар технологи, ямар шинжилх ухаантай, ямар алгоритмтэй явж байгаа гэдгийг аль болох эрт хүүхдтэй сургах тусмаа, дүүдээ сургах тусмаа, өөрөө сургах тусмаа сайн. Жишээлх юм бол ChatGPT 37% нь hallucination буюу төөрөгдөл худлаа мэдээлэл өгдөг. Тэгэхэд одоо бид нарын уулзж байгаа ч юм уу хэрэгжилж байгаа хүмүүсийг харахаар яг нөгөө GPT-гээс гарч ирсэн хариулт бол туйлын үнэн гэж боддог тий. Тэгэхээр энэ 37% төөрөгдөл гэдэг чинь амар байгаа байхгүй. Одоо тэгээд манайх бол Cambridge их сургуулийн багш нарыг бас авчирч Монголд хэмэл оюуны чиглэлээр хичээл заалгуулдаг. Одоо Columbia-гийн их сургуультай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд манай багш нарын ярьдаг нэг кейс гэдэг байхгүй. Нөгөө OpenAI GPT-гээс ChatGPT-гээс
хүн өдөрт хэдэн чулуу идэх вэ гэд асууж байгаа. Чулуу. За. Тэнгүүт ChatGPT өдөрт хүн заавал нэг жижиг чулуу идэх хэрэгтэй. Тэнгүүтээ ингээ бахан судалгаанууд гаргаж ирээд тэгээ чулуун дотроо ийм мэрдэс яадаг. Тэгээ чулуугаа идэхдээ нэг глас усаар те нэг аяг усаар даруулаараа ч юм. Тэгээ бүр ингээ hallucination бол явчихж байгаа байхгүй төөрөгдөл болоод. Тэгээд тэр нь ингээд нөгөө цаатлын хаагаад үзэнгүүт зүгээр юм joke интернетийн юм joke хийдэг вебсайтнаас авсан мэдээлэл ах жишээ нэ тий. Тэгэхээр бид нөгөө заавал технологио сурах ур чадвартай болох цаана ямар алгоритм ажилтгийг ойлгохын гол зүйл нь энэ дэлхий дээр байгаа өдөр тутам шинэ гарч байгаа энэ хэмнэл оюуны шинэ аппликейшн түүл хэрэгслүүдийг аль нь зөв аль нь одоо буруу те ямар төвшөнд ашиглах уу юуг нь итгэхгүй авах вэ гэдэг тэр нэг ийм босгоо гаргана л гэсэн үг. Зөв. За буцаагаад бүр фундаментал basic руу ороод асуухад химэл оюун ухаан AI гэд яриаддаг. За AI нь болохоор магадгүй одоо өгөгдлийг нөгөөд тэндээс нь боловсруулад machine learning нь яа гэд тухайн хариултыг нь гаргаж ирэх зүйл юм уу аль эсвэл тухайн AI гэж яригдж байгаа зүйл нь өөрөө бүх систем болон өөрийнхөө одоо нэг схемуудыг бүгдийг нь өөрөө зохиогоод явдаг тэр зүйлийг хэлээд байгаа юм уу? Ер нь яг AI гэж юу нь AI бөгөөд юу нь AI биш юм бэ? Жишээлбэл би одоо юу гэдэг нь чатбот угсраад чатбот угсрахын тулд айгүй амархан шүү дээ. За тийм юм одоо надаас асуух юм бол би тэрэндээ тэгж хариулна гээл одоо тэр natural language processing-ийг ашиглаад гаргачих зүйл байгаа байхгүй. Би тийм зүйл хийчих юм бол би AI хийсэн гэж ярих юм уу? AI ер нь туйлын зорилго нь юу вэ гэхээр анхнаасаа ямар зорилготой өгсөн бэ гэхээр хүний одоо оюун ухаан шиг өөрийгөө сургаж чаддаг. Тэгтээ хүний оюун ухааны capacity-гаас хэдэн сая дахин илүү тийм оюун ухааныг л үүсгэх зорилготой одоо ийм технологи байхгүй. Тэгэхээр AI machine learning гэдэг байгаа нь байгаа өгөгдөл дээр хэмнэл оюун өөрөө сургаад эсвэл те тэгээ нөгөө алгоритм бичнэ гэдэг байгаа чи одоо жишээлх юм бол бүрийн нийт нь юу юм те ямар дээр нь sensitive ямар дээр нь юу гэж хариулах юм гэдэг тэр одоо өгөгдлүүд зааварчилгааг нь өгөөд тэгээд тэндээс өөрийнхөө одоо хэрэгцээнд үүссэн тэр одоо бүтээгдэхүүн мэдээлэл хариултууд гарахыг л хилээд байна гэж болно. Тэгэхээр хэмнэл оюун ухааны бусад технологиос ялгарч байгаа юм нь юу вэ гэхээр датан дээр суйрлаад нөгөө өөрийгөө сургаад байгаад л болохгүй. Тэгэхээр одоо ингээл хүмүүс нэлээх асуудаг ChatGPT хэрэглэж гэнэ үү, DeepSeek хэрэглэж гэнэ үү ч юм уу те. Тэгээ ингээ харахаар эн чинь нөгөө юу болчихж байгаа байхгүй юу? ChatGPT жишээлх юм бол миний сүүлийн 3-4 жилийн дататай. Тэгээ энэ обонна ч юм уу энэ ингээд нэг иймэрхүү хариултанд дуртай да ийм хариулт өгөхөөр дахиж асуудаг ч юм уу ийм асуулт өгөхөөр ингэдэг эсвэл одоо энэний тест нэг иймэрхүү дээ ийм зураг гаргахаар дургүй байдаг ч юм. Тэгэхээр тэр дата үүсдэхээр нөгөө бусад large language моделлуудаасаа comparative advantage буюу илүү миний дата байгаа учраас надад илүү customized одоо зүйл гаргаж өгдөг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нөгөө ажлын бүтээмж гэдээ яриад байгаа зүйл маань productivity өсгөнө гэж яриад байгаа зүйл маань юу вэ гэхээр тухайн хэмнэл оюун одоо өөрийгөө сургаад эсвэл тухайн хэмнэл оюунаа machine learning-оор сургаал тэр нөгөө хүний хийдэг repetitive task буюу олон дахин хийдэг зүйлийг дахин хийхгүй хэмнэл оюунаар хийлгэх боломжтой болчих. Цагаан хэмнээд тэг бүтээмжээ өсгөнө гэсэн үг шүү дээ. За бид нарын дийлэх нь бол яг ChatGPT л ашиглаж байгаа байх. Одоо энэ дурддагж байгаа AI түүл дотроос. Тэнгүүт нь ууг нь ингээд AI хэрэгтэй гэдгийг мэдж байгаа ч яг харахаар ихэнх GPT-гээ саашгүй байгаад байгаа байхгүй юу. За жишээ нэг маркетер нэг нөхөр байлаа гэж. Одоо тэр хүн ууг нь ингээд ажлынхаа цагаа хэмнээр агаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг ямар түүл ер нь яаж ашиглавал тэр хүн өөрийнхөө цагаа хэмнэ гэсэн үг вэ? Ер нь ямархуу одоо яг ажлыг хөнгөвчлөх тийм одооноос ингээд энийг сонссон хүн шууд хэрэгжүүлчихээр тийм гайхалтай төлөвлөд байна. Яг олон л төлөвлөд байна. Жишээлх юм бол Canva-г одоо хүн болгон л мэддэг шүү дээ. Маркетруудтай холбоотой гэдэг юм бол Canva өөрөө AI based те ялангуяа нөгөө одоо чинь нөгөө subscription-аас хамаарна шүү дээ. Pro Plus одоо business гэл явж байгаа. Canva жишээлх юм бол нөгөө graphic designer-ийн
ажлыг бол маш бараг replace хийх төвшөнд очиж байгаа байхгүй. Өөрийнхөө нөгөө хүссэн загвараар одоо юу гэдэг гоо сайхны одоо эмнэлэг ажилуулдаг гэхэд илүү юм гоо сайханлаг темплейт гаргадаг ч юм уу те. Pitch deck энтер хийдэг л одоо нөгөө presentation хийдэг бол хэдэн 100 одоо ийм платформ гарчиж байгаа байхгүй ихтгэл тавьдаг ч юм уу те. Тэгэхээр манай Монголын кейс дээр юу вэ гэхээр монгол хэл нь өөрөө тэр GPT дээр ч юм уу энэ олгон зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнүүд дээр зөв хангалттай ороогүй. Монгол хэл дээр байгаа дата нь өөрөө чанартай биш учраас тэр одоо OpenAI бид нар ч гэсэн ерөнхийдөө өнгөрсөн 1 сараас эхлээд OpenAI-тай холбоотой ажиллаж байгаа. Тэгээ ингээ харахаар нөгөө дата танаа байгаа чанаргүй датаг бид нар очиж чанаржуулна гэж байхгүй датагаа чанаржуулаа л гэдэг коммент хэлдэг. Тэгэхээр энэ олгоныг нөгөө юм олон төлөвлөд ашиглаж байгаа мэдээллүүдэд оруулж ижил сайжрах юм билээ л дээ. Тэгэхээр бидний хувьд бол цаг аавна. Нөгөө талдаа бас одоо шууд ажлыг бүтээмжийг нэмэгдүүлэх юм бол prompt engineering буюу зүгээр л GPT-гээс юуг яаж асуух вэ гэдгийг ойлгох ба. Тэгэхээр prompt engineering гэдэг өөрөө бүтэн 2 семестрийн хичээл болчихж байгаа байхгүй. Тэг яаж large language model-аас зөв асуух уу? Яаж challenge хийх үү? Яаж сурах уу гэдэг тэр prompt engineering нь өөрөө нэг их сургуулийн 2 семестрийн хичээл гэдэг чинь амар их зүйл болчихж байгаа байхгүй тий. Зүгээр нэг асуулт асууж шүү дээ. Тэгэхээр тэрийгээ сурах нь магадгүй хамгийн түрүүний алхамч гэж магадгүй. Тэгээ зөвхөн одоо AI Academy-д бид нар бол илүү инженер тал руу нь бэлдэх сонирхолтой. Ялангуяа corporate team завгүй ажил хийж байгаа ч юм уу эсвэл 13-аас 16 насны хүүхдүүд ч юм уу тий. Тэр хүүхдүүдэд бол илүү суурн мэдлэгийн нөгөөд shortcut-ын зааж өгдөг. Ялангуяа corporate залуучууд завгүй ингээд өдөр болгон хичээл суугаалаа чадахгүй хүмүүст бол хамгийн practical төлөвт чинь энийг ингэж ашиглана prompt engineering-ийн generative AI-га ингэнэ ч юм уу те. Тэгэхээр тиймэрхүү юмнууд гэдэг. Зүгээр онлайнаар бол бид нар манай AI Academy Asia дээр ч гэсэн монгол хэлээр хичээлүүд байна. Бид нар бас deep learning AI те нөгөө Andrew Ng гээд Google DeepMind-ийн founder та бас хамтарч ажиллахаар болсон удахгүй бас зарлагдах бах. Deep learning AI-ийн контентуудыг монгол хэлээр бас гаргах. Тэр бол зөвхөн яг жинхэнэ practical хичээлүүд байгаа. Тиймэрхүү зүйлүүд байна. Тэгэхээр нөгөө сурах эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Бас дотоод болон гадаад зах зээлээ мэдрэх хэрэгтэй. Энэ бол ингээд яг одоогийн моментод бол хамгийн том давуу тал болчихдог. Зүг. Саяны ярианаас ихтэй тэгэж санагдлаа. Монголд яг монгол хэл дээр AI хөгжих асар хэцүү юм байна. Би саяхан өглөө ингээд нэг солонгос профессорын яриаг үсчээд байхгүй AI researcher. Энэ нөхөр өөрөө хэлэхдээ за солонгос ч бол манай Монголоос хамаагүй олон хүн амтай шүү дээ уг нь. Тэгсэн чинь AI хөгжүүлж байгаа компаниуд тулгарч байгаа хамгийн том асуудал нь юу юм бэ гэсэн чинь яг тэр өгөгдөл нь байхгүй, датанууд нь хангалттай биш. Тийм учраас тухайн датан дээр ажиллая гэсэн чинь тэр нь цөөлтөд байдаг учраас модельийг нь хөгжүүлж чаддгүй гэдэг ч бай. Тэгсэн баг солонгосоос 20 дахин хүн багтай. За дээрээс нь манай монголчууд чинь дата биш юм а зүгээр интернет дээр байдаг юм а бичиг хитсэн кириллэж ашиглана, ROM үсгэж ашиглана гэд ер нь Монголд яг монголчуудад зориулсан AI бизнес хийнэ гэдэг чи өөрөө бүр хараг хамгийн хэцүү, хамгийн хүн зүйлүүдийн нэг юм биш үү те ер нь. Тийм, ер нь бол тийм. Тэгтээ нөгөө заавал хийх ёстой зүйлүүдийн нэг болчихж байгаа байхгүй. Тэгээ яг одоо манай Бадрал ах жишээлх юм бол игүүнэ гээл те. Тэднэр дээр тэгтээ байгаа суур нөгөө дататай. Ягаад гэвэл болор тол байна. Монгол бүх хэл үсгнүүд байна те. Spell checking дээр бас ажиллаж исэн гэдэг ингээд нөгөө суур дата байгаа учраас игүүнэ ч юм уу, чимээгээ ч юм уу айгу хөөрхөн бас хөгжөөд яваад байгаа. Тэрийг тэгээд нөгөө GPT-гээр API-аар холбоод хөгжүүлээд яваад байгаа шиг байна. Тэгэхээр бид нар бол одоо бас үндэсний компаниудаа дэмжих бас нэг илэрлэл нь өөрөө тэрхүү монголчуудад зориулж монгол хэлээр гаргаж байгаа хэмлэний платформуудыг зөвхөн одоо тэр чимээгийг үнэч гэлтэхгүй одоо and global-ын бүтээгдэхүүнүүд AI based байна ч юм уу те. Ингээд монгол залуучуудаа хийж байгаа юм дэмжих хэрэгтэй ахaltaа. Бид нар ч гэсэн ер нь монгол клиент, гадны клиентууд ч гэсэн ингээл аль болох манай
одоо Монгол компаниуд юм хийж гэн гэл нэлээд хэлхийг хэлж явдаг л та. Тийм байна. Нэрээ тийм байна. Би ч өөрөө бас дэмжээгүй явчихсан. Би сансан чинь Чинэгээс нөгөө нэг content creator зориулаад subtitle автоматар босгож ирдэг. Түүл гаргацсан гэдэг. Зас гаргасан юм байна гэж би зүгээр чигээр өнгөрөөцсөн байгаа. Одоо дэмжээд одоо дэмжээд бас нэг оруулаад туршлага хийгээд явчих хэрэгтэй юм байна. За одоогийн байдлаар яг хувь хүмүүсийн төвшөнд бид нар яаж ашиглаж байгаа юм бэ гэж бидгээс юм асуудаг ч юм уу те. Нэг асуулт хариултын зүйлээд байгаа байхгүй те. Яг хүний амьдрал дээр ихэнх хүмүүсийн гэсэн үг. Тэнгүүт нь ирээдүйд ямар болох юм бэ гэдээ ингээд уншиж судлангууд нь сүүлийн үед бол AI agent гэдэг зүйл илүү hot болоод ирж байна. Тэр нь юу гэсэн бэ гэсэн чинь одоо жишээ би ингээд миний банкны одоо кодыг мэддэг ч юм уу те. Аль эсвэл миний одоо юу гэдэг бүх ингээд гэрийн одоо ухаалаг төхөөрөмжүүдийн бүгдийг ингээд мэддэг. Тэгээ миний өмнөөс бүх үйлдэлүүдийг маань хийгээд өгч байгаа байхгүй. Тэгэн жишээ нь ингээд хин нэг надаас одоо юу гэдэг нэг байгууллага руу нэхэмжлэгээ явуулсан чинь би тэрийг өөрөө ингээд төлөх шаардлага байхгүй. Шууд баримт руу ордог ч юм уу. Тэгэл бүх зүйлийг ямар ч миний оролцоогүйгээр хийх тийм ирээ үед заавал шилжинэ гэдэг одоо энэ researcher-ууд бүгдээрээ хэлээд байдаг юм билээ. Тэр нь магадгүй нэг одоо 5 жилийн дараа ч юм арай ойрхон байх гэж би бол хараад байгаа. Тэгээд яг өнөөдөр ингээд монголчуудын төвшөнд ер нь яаж ашиглах болохоор байна гэдгийг одоо жишээ нь юу гэдэг малчтын төвшөнд ч юм уу те. Ер нь яаж ашиглах вэ бид нар? Бид нар сая 4 сар ихээр манай Cambridge их сургуулийн химэл оюуны 2 багш ирсэн. Тэгээд бид нар бас өмнө говь руу ажиллаар яваад тэгээд дунд говь руу малчин айлаар ороод тэг нилээ хэсэг юмнууд туршиж үзлээ л да. Манай академийн хувьд манай багийн хувьд бол бидний нэг юм сонирхож байгаа space бол яаж энэ нөгөө Монголын мал аж ахуй ч юм уу энэ нөгөө нүүдэлжийн соёл төр хэмнэл оюуныг нэвтрүүлж болох вэ гэдэг одоо бидний хоббигоор тий сонирхож байгаа зүйл бол тэр байгаа да. Тэгээ бид нар нэг юм инээдтэй зүйлүүд туршиж үзсэн. Зарим хөдөөний хүмүүс бол бас хэмнэл оюун мэдчихээн, ChatGPT-г мэдчихээн ингээ асуудаг. Ялангуяа хүүхдүүд нь бол сайн бас мэддэг болсон байна. Тэгээ бид нарын нэг туршиж үзсэн дроноор одоо мал хариулахыг туршиж үзсэн. Тэгээ тэднийх бол яхаа нэг 200-300 хон яма байсан. Тэрийг дроноор хариулахад бол ямар ч асуудалгүй. Яг эхлээд нөгөө дрон дуурахаар нөгөө мал нь гайхчих шиг байгаа. Тэгээ нэлээ айгаад гайхаад тэгээ хэсэг хугацааны дараа бас гайг боллоо. Тэгээд тэр тодорхой одоо хугацаа тэр газар дээр бол дроноор мал хариулах асуудалгүй. Тэгээ энийг бид нар бас судлаад үзсэн чинь Австрали бол энэ чиглэлээр бас нэлээ хөгжиж байгаа юм байна. Бидний бас нэг ярьдаг юм нөө дрон Монголд бүтэхгүй яа гэвэл үл хөлтөж штэ гэдэг. Одоо сүүлийн үеийн дронууд ялангуяа Германы нэг дрон бидрээс судалсан хасах төчөд асуудалгүй ажилладаг гэдэг тий. Тэгэхээр нөгөө ялангуяа ийм төгжрээтэй үед shipping дээр бас дроныг бид нэр эксперимент хийж бодолж байна. Сая 2 сарын өмнө ороод ирсэн байлээ. Анхны shipping. Тийм байна тий. Тэгээд одоо нэлээд хэдэн жилийн өмнө штэ бараг 5-6 жилийн өмнө Кениян тэр нөгөө вакциныг ялангуяа Билл Мелинда Гейтсийн сангаар тэр дамжуулаад дроноор вакциныг нөгөө юм хөдөө орон нутгаар хүргэдэг. Тэр эсвэл нөгөө нэг outbreak буюу янз янзын вирус гарсан өвчин гарсан газар хүнээр биш дроноор хүргүүлдэг. Тим зүйлүүд гарч чаа. Тэгээд agentic AI-г одоо хамгийн practical ялангуяа компаниуд нэвтрүүлж байгаа эсвэл одоо entrepreneur-уудыг нэвтрүүлж байгаа юм бол agentic AI буюу одоо өөрийнхөө л AI agent-ийг яг чиний хэлсэнчлэн өөрийнхөө AI туслахыг л үүсгэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр бол одоо календарыг чинь хөтлөн, имэйлд ч хариулна, санхүүгчин бүртгэн, зарлага орлого юу юм ч юм уу те. Тэг яг Илоны жишээлх юм бол компаниуд дээр Илоны нэг барьдаг зарчим байдаг. Тэр нөгөө wishful thinking одоо та нар бас интервью үзүүл ингээд тайлан тооцоо хийхээр ч юм уу гүйцэтгэл үнэлэхээр эсвэл дараа жилийн төлөвлөгөө хийхээр хүний nature бол wishful thinking буюу өөрийнхөө хүсэж байгаад итгэж иддэг. Тэгэхээр тэрийг нөгөө нэг non bias буюу ямар нэгэн мэдрэмж оруулахгүйгээр яг бодтойгоор нь харахын тулд хэмэл оюунаар заавал санхүү тайлан эрхчлийн төлөвлөгөөгөө гаргуул
гаргадаг эсвэл фильтрд үлдэг тийм зүйлүүдийг бол нэлээд хэрэгэлдэг. Тэрнтэй адилхан бид нар ч гэсэн нэг юм Монгол хүний нэг юу гэдэг чинь за болно гэл те энэ зөв гэл ингээд дайраад үзье ч юм уу те. Тэгэхээр бидний хувьд бол нэлээд bias, wishful thinking буюу ингэж өөртөөхөө хүсэж байгаа юмгаа зөв гэж итгэх хандлага өндөртэй байдаг учраас зүгээр л хамгийн наад зах нь энэ жилийн одоо миний хийсэн ажлуудын ч юм уу энэ жилийн миний санхүү энэ эх жил би миний санхүүгийн зорилго ямар байх вэ ч юм уу миний ажлын төлөвлөгөө ямар байх вэ ч юм уу хамгийн юм жижигхэн төрөл дээр гаргачих болно. Нөгөө талдаа GPT жишээлх юм бол терапигаар ашигладаг тийм community үүсэж байгаа байхгүй одоо янз янзын салтын дараа ч юм уу эсвэл юм сэтгэл санааны хямралын үеэр нөгөө юм ялангуяа ганцаардлын одоо тийм өвчин гэж байна шүү дээ тэр үеэр ч юм. Тэгэхээр энэ ингээд сурчгал юм бол хэрэглэх зүйл нь хязгааргүй. Тэгэхээр монголчуудын хувьд ч гэсэн бид нар одоо нүүдлээ ах уу жишээлх юм бол зурдын үед одоо яаж ямар байдлаар малаа хооллох ёстой юм ч юм уу те нөгөө нэг олон жилийн тэр малчтын ноу хау биш тэрийг л хиймэл оюун руугаа оруулчвал одоо залуу малч болохгүй байна гэл хөдөө явахар чинь одоо women-ээр цагнаал идэг тэрийг ингээ ноу хавыг оруулчих болно ч юм уу те гих мэтчлээ маш олон л benefit байна. Зүгээр ирээдүйн өөрөө хэмэл оюунгүй байх боломжгүй болчихлоо бид нэр хизээ нэгэн цагт одоо жилийн дараа нь 5 жилийн дараа нь 10 жилийн дараа нь хэмэл оюуныг ашиглах нь хүсээгүй ашиглах нь хийн гол зүйл юу гэхээр аль болох эртхэн хэмэл оюуна компанида өөрийнхөө амьдралд нэвтрүүлэх тусмал улам бүтээмжтэй бас арай нэг дэлхийн хөгжилтэй арай хурдан ойртноо л гэсэн үг. Яг үнэ. Кодч байна уу аль эсвэл технологийн зүйлүүдийг яг хүний одоо юу гэдэг хамгийн энгийнээр хэлбэл тэр чинь нэг орчуулгын ажил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр жишээ саяны нөгөө нэг малчтын жишээн дээр авах юм бол за жишээ нь өдөрт ингээд хэдэн мал хариултыг тэр их хэмжээний эд шиг хэрэгэлдэг тэр их хэмжээний бичлэг одоо бэлчээрийн газар хэрэг болдог гэдэг малчтын Монгол дээр ярьж байгаа зүйлийг нь датан дээр оруулахын тулд тэр орчуулгын ажлыг зөвөр хийчих юм бол тэр нь илүү efficient буюу яг ямархуу байдлаар ажиллах юм бол одоо цаг хугацаа болон өөрийнхөө энерги тэгээд одоо малынхаа эрүүл мэндэд бодох юм бэ гэдэг тэр орчуулгын ажлыг л хийж сурах нь бол айгүй чухал юм байна гэж би ойлгоод байна. Тэгээ саяны ярианаас бас айгүй гой санагдсан зүйл нь болохоор ер нь бол хаач хүний нөөц дутгаж байгаагээ сая обуна ярьжсэн тэрэн шиг ялангуяа манайх одоо малчтын тоо болж жилээс жил ярих тусам олон багсаад хот руу төвлөрж байгаа энэ хөдөлгөөнт үед түрүүний дроныг ашиглаад хүнийг нь одоо хүний хийх чадах байсан ажлыг технологиор орлуулж ийн гэсэн үг шүү дээ. Тэр хөгжлөний илүү их явах юм байна гэж ойлголоо. Тэгээд тойлоо бүр одоо ирээдүйн тухай ярих гэж бодож байна. За бид нарын хамгийн ойрхон ирээдүй болонгууд нь чиний 5 жилийн төлөвлөгөө юу байна гэдэг шиг 5 жилийн дараа ер нь одоо ингээд хүмүүс хариултаа чадж бидээс авдаг болцсон гэдэг шиг 5 жилийн дараа бид нарын энгийн амьдрал ер нь яаж өөрчлөх вэ? Одоо яг ингээл хэмэл оюуны юм community байна те дэлхийд даяар ингээд сонсож байхад уулзаад ч юм уу ярахад арай хитрхи хурдан яваад байна. Even те хэмэл оюуны community дотроо хүртэл тэрийг гайхаж байгаа хэрэг. Research-үүд өөрсдөө research хийж амждаггүй гэдэг юм шиг. Тэгэхээр энэ ингээд бид нэг 5 жил 10 жил ч юм уу өмнөх social media тэр hype-ийг ч юм уу crypto blockchain гэл ингээл нэг тодорхой хугацаанд явж исэн. Хэмэл оюун одоо жишээлх юм бол нэг жилийн өмнө л за 5 жилийн дараа юм болох бах та гэж бодож байсан чи жилийн дотор юм болсон байна. Тэгэхээр ингээд хамгийн бас амар зүйл нь хэмэл оюун хөгжүүлж байгаа газрууд нь ч энэ ингээд энэ хурдыг өөртөө гүйцэхэ болчихж байгаа. Тэгээ яагаад гүйцэхэ болж байна гэхээр хэмэл оюун өөрөөгөө сургаад яваад байгаа болохоор тэр фейсийг одоо дагаж давж ажиллах нь өөрөө хэцүү болчих. Технологи нь өөрөөгөө сургаад яваад байгаа учраас тэгэхээр энэ дээр саяхан нөгөө Нобелийн шагналыг гардуулах зарлах үеэр хэлсэн нэг үг нь бас надад амар санагдсан. Хэмэл оюун ухааныг productivity-гээр одоо бүтээмжээ нэмэгдүүлэх түүл гэж ашиглах юм бол их сайхан зүйлээ. Гэхдээ тэр productivity-гаас өнгөрөөд энэ өөрөө хүн төрөлхтөнд юм том аюул болох магадлал болчлоо гэдэг одоо тэр том Нобелийн шагналын тайзан дээрээс тэгэд зарлжлаа юм л да. Тэгэхээр бас нэг бодлын амар ч юм шиг.
ялангуяа нөгөө бид нар хүнийхээ хувьд хүн төрөлхтний хувьд юу амар байдаг вэ гэхээр тодорхойгүй мэдрэмж, тодорхойгүй ирээдүй, тодорхойгүй харилцаа, мэдхгүй зүйлээс айдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр зүйл нөгөө хиймэл хойны community нөөрөө тийм бахар бас эвгүй те. Тийм байгаад байна. Тэгээд яг хоо нэг л зүйл тодорхой байх нь заавал одоо хиймэл хойныг их баг сайн муу байдлаар ашиглаж чадах. Эннийхээ нөгөө нэг сайн муу давуу талыг мэдэх тэр нь хамгийн чухал болчиход байгаа. Тэгээд 5 жил гэлтгүй бараг жилийн дараа л гэхэд ерөнхийдөө бол бүх дэлхийн бүхэл том жижиг компаниуд AI, Chief AI Officer-тай болно. Тэр нь одоо тухайн компанийнхаа board дээр орно. За хиймэл оюун ухааны инженерийн хомсдол амар өндөр байна. Өнөөдөр яг дэлхий дээр байгаа хиймэл оюуны инженерийн хэрэгцээний 5% нь л байна гэж үзэж байна. Тэгэхээр эргээд би нөгөө Монгол залуучууд ялангуяа энэ дэлхийд гарцаа гэж хэлээд байгаа нь одоо заавал Монгол сурсан байна уу, хаан сурсан байна уу ялгаагүй хиймэл оюун ухаанаа чадчихлаа хаанч одоо уралдаал ажилд авчин хамгийн бага цалин л 240,000 $240,000 эхэлж байна тий. Тэгэхээр энэ нөгөө бидний нэг юм мөрөөдлөдөг ш дэлхийд гарах, дэлхийд танигдах олон улсад үнэлүүлэх гэдэг. Тэгэхээр энэнийг хийх хамгийн л одоо богинохон шорткат нь болчихж байгаа юм. Айгу нэ. Саяны ярианаас нөгөө iRobot, Terminator энэ шүү саанд орж ирж байна. Юул нэг Хараригийн нөгөө бичсэн Homo Deus гэдэг номон дээр байсан байхад тэр номон дээрээс тэгж гардаг шүү дээ. 2100 он гэхэд бол зөвхөн датаг менеж хийдэг хүн болон тэрнээс бусдна гэдэг ажил мэргэжил үлдэнэ. Бус зүйлийг бүгдийг нь технологи болон хиймэл оюун ухаан шийднэ гэж битсэн байдаг юм билээ. Тэгэхээр яхаа аргагүй бид нар цаг хугацаатайгаа хөл нийцүүлж авахын тулд бол сурхаас өөр арга байхгүй. Англи хэл сурахгүй бол болохгүй гэдэг шиг давхар хиймэл оюун ухаантай яаж ажилтдаг, яаж харьцах гэдгээ мэдэх нь яхаа аргагүй чухал юм байна гэдгийг бол өнөөдрийн ярианаас маш сайн ойлголоо. Бүгдээ ойлгосон байх гэж найдаж чинь. Тэгээд одоо сүүлийн минутын дээр ер нь яг би яг харж та бол за төрд байсан үед за эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг байдлаар ер нь айгүйх нийт харагддаг байсан. Тэгээд тэр нь ч гэсэн үнэн байх. Ер нь ингээд бизнесийн салбарт ч юм уу ер нь альва зүйлд манай подкастын 60% нь бол эмэгтэйчүүд байдаг байхгүй. Тэгэхээр ер нь яг independent одоо лидер эмэгтэй байх ер нь ямар вэ? Яа ямар том асуулт байна. Яг миний хувьд бол юм одоо үнэт зүйл одоо ажлын зарчим юу гэхээр эхлүүлж байгаа зүйлдээ өөрөө ихтгэл үнэмшилтэй. Тэгээд дуусгахын тулд ажилдаг. Тэр төрд байсан 3 жил бол одоо тэр юм Монголыг хийх процесс болгоныг би бүр үнэхээр надад гоёсэн. Одоо тэрийг за дизайныг хийгээ хэрэгжүүлэх тэр жижиг сажиг асуудлууд гарах болгонд нь зокей те ингээд зүгээр юу хэцүү байсан бэ гэхээр ажил хийлэгдгүү тэр улс төр нь ховж хараал өрөөл тэр троллууд те тэгээд зөвхөн одоо төрч гэлтгүү Монгол одоо мундаг компаниудад менеж хийж явж байгаа эмэгтэйчүүдтэй уулзахаар ер нь зовлон ихтэй хвчлэн юм хил ам ховж одоо тэгээд амжилттай явж байвал янз янзаар хилдэг те тэр нь өөрөө юм эрүүл бус ийм нийгэм дээр байгаа. Тэгэхдээ яг энийг одоо зөвөр харах гэх юм бол нийгмийнхаа юм тодорхой үе шат дээр явж байгаа. Энэ ингээд манай одоо залуу гарч ирж байгаа охтууд илүү амар болчих واخ л гэж ойлгочлаа л та. Тэгээ одоо бид нар харахаар жишээлх юм бол Girls Code гэл миний хийдэг төсөл өгдөг шүү дээ. Одоо бид нар 120 төгсөгчтэй. Тэр охтуудаас жишээлх юм бол бүр хөдөөний айлаас гарч ирэл одоо олон улсын кодинг тэмцээнд хүрэлцэж тий. Бүр хөдөөний мал дээр байдаг айлаас сумын төвд сургууль явдаг охин дэлхийн том сургуульд 100% scholarship-тэй орчиж जैन ч юм уу. За бүр хамгийн болио гэдэг нь аймгийн тамгын газрынхаа вебсайтыг нэг 2 сая төгрөгөөр хийгээд өгчөж л байгаа байхгүй жишээлх юм бол. Тэгэхээр ингээд нөгөө эмэгтэй хүүхдүүдэд ер нь заавал эмэгтэй ч гэлтэхгүй хөдөө орон нутагт байгаа одоо гэр хороолт байдаг ч юм уу юм шилдэг боловсрал авах боломжгүй газар байдаг тэр хүүхдүүдэд тэр боловсролын боломжийг олгочиход
яаж юм хурдан мундаг болж байгаа нь харагдаж байгаа. Энэ тийм надаа өөртөө айгу харамсалтай байдаг л та ингээл бид нар чинь 3 сая хүн бийж дотроо үүсэн тэр тэгш бус байдал нь энэтгэх шиг те хідэн тэрбум хүний шиг юм 2 амар экстрим болчлаа л да. Тэгээ энэ дээр яг экстрим боллоо гэхэд боловсрал нь өөрөө жоохон одоо хүртээмжтэй байвал зүгээр юм шиг байна. Тэгээ энэ ч зорилоор бид нэг нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сантай энэ банктай хамтраад 500 хэмнэлт оюуны багш бэлтгэх төсөл яг эхлээд явчихна. Тэгээ 500 багш бэлтгэхийн 450 багш 50 яг хэмнэлт оюуны инженер байна. Тэгээд одоо ингээ харахад бол жишээлх юм бол Girls Code дээр 30 охин дээр 6000 аппликейшн ирдэг. Маркетинг байхгүй шүү дээ. Бид нар чинь 1-2 пост л хийж байгаа. Саяны National AI campaign дээр бол 450 хүний слот дээр 1800-1900 аппликейшн ирчихсэн. Тэгэхээр нөгөө бас сурах хүсэлтэй залуучууд байна. Тэгээ тэр болгонд бид нар одоо үнэгүй боловсрал олох гэд хэцүү ч гэсэн ядаж багшийн бэлтгэх тал дээр нь ингээд ажиллаад явчихлаа л да. Тэгээ энэтэй адилхан юм олон төслүүд хийж байгаа эмэгтэйчүүд байна. Энэ тэнд олон салбарт те. Тэгэхээр энэ болгон дээр нөгөө эмэгтэй хүний нэг юм зан чанар юу гэхээр илүү аль болох хүүхдүүд ч юм уу олон хүнд ч юм уу юм суурийг бэлдэж хүсэлтэй арай жоохон урт хугацаанд хардаг юм шиг байгаа. Одоо миний бодлоор л тэгэхээр тэр болгон дээр ингээд нэг дутагдж байгаа зүйл бол бид нар эмэгтэй хүмүүс бие бинийгээ дэмжих асуудал боллоо. Одоо яг боддоор бол маш сөрөгчтэй Монголд тий. Тэгэхээр тэр бас нэг юм ойлголцох ёстой зүйл юм шиг байна. Тэ айгу бид нар ч нөгөө нэг ижил хөөснөд айгу доош ихэн дуртай юм байлээ шүү дээ тэ. Сайн явж байгаа эмэгтэй хүнийг ер нь хөвчлээ эмэгтэйчүүд л айгу муугаар хардаг. Сайн явж байгаа эрэгтэй нэгцэн ялгаагүй ирчүүд л муулаад явж байгаа юм байлээ. Тэгээ саяны нөгөө нэг боловсрал өөрөө ихтэй айгу хүртээмжтэй болцсон юм шүү гэж би гоо бодсон. Миний бодлоор бол одоо ингээд хэдийн ингээ хөдөө орон нутагтж байсан интернет access их боломж нь бол бүгдэнд нь нийтэд тэгш байгаа. Хаанаас ч бол хаана юу ч сурж болох тэр боломж нь байгаа. Бид нэр өөрсдөө хандлага нь ч юм уу байж магадгүй гэж би зүгээр бодоод байдаг байхгүй юу. Хүүхдүүдийн хандлага нь өөрсдөө анханаас нь хязгаарлалцдаг чадахгүйгээд. Тэгээд сүүлд би яг миний айгуу жижигхэн жишээ ч гэсэн эдитер авах гээд тэгээд ажлын зар тавьсан чинь ер нь 50-60 хүмүүс холбогдсон. Тэгээд харахаар зарим нэг нь 10,000 төгрөгөөр хийгээд үг яхаач байгаа шиг тий. Тэгээд хийсэн ажлыг нь харахаар ингээд бүр ерөөсөө хүлэн зөвшөөрөхдөггүй үзэл байгаа байхгүй. Тэгээд ууг нь эдитер болохын тулд 7 хоног гэртээ буугаад YouTube дээр байгаа бүх үнэгүй хичээлүүдийг сатир үзээд үзчих юм бол би тэр хүүхдүүдийг сард 1-2-3 сая төгрөгөөр цалинжуулж чадах байхгүй юу. Гэхдээ тэрийг нь хардггүй ч юм уу, залхуу ч юм уу, альсвал мэддэггүй ч юм уу. Тийм болохоор ингээд ууг нь ингээд маш олон боломжууд байгаа. Саяны нөгөө нэг хийсэн 6,000 одоо ажлын сал орж ирж байгаа гэдэг шиг. Гэхдээ мэдээлэл access-гүй ч юм уу, альсвал хандлагагүй ч юм уу. Би бас сайн ойлгохгүй байгаа. Ягаад ингээд ийм их боломж байгаа дахад хийхгүй байна гэдэг дээр. Ер нь яг технологийн боловсрал өөрөө доогуур одоо digital literacy гэж ярьдаг те. Технологийн одоо basic анх шатны мэдлэг манайд бол 32-3% гэдэг санагдчихэв. Тэгээ маш олон хүмүүс social media ашиглаж байгаагаа одоо тоон бичих үсгийн чадвартай буюу одоо захим ур чадвартай гэж ойлгодог нь өрөөсгөл. Тэгээд яг технологийн боловсрал гэдээ харахаар яг түрүүний чиний хэлдэг шиг шууд нөгөө туршиж үзээгүй шууд блок хийдэг ингээд би чадахгүй би сонирхгүй ч юм уу ялангуяа хөдөө орон нутгийн эрэгтэй хүүхдүүдийн хувьд бол нөгөө илүү биеийн хүчний юм ажил сонирхдаг ч юм уу те арай нэг өөр зүйлүүд сонирхоод тах шиг. Харин ихэнх анхан шатны мэдлэгийг олгосны дараа шал үр болж байгаа. Шал үр болж байгаа. Тэгэхээр ер нь одоо бид нар сая тэрийг нөхөл амар чухал юм шүү дээ. National AI campaign дээр нөгөө улсаас төрөөс заадаг хичээлүүдийн хөтөлбөрүүдийг харлаа л да. Амар хэрэггүй хичээл зааж байгаа байхгүй одоо. Тэгээ зарим газар одоо үнэхээр санаа зовмор компьютер яаж засах уу, Word яаж гаргахгүй ч юм уу те. Одоо ч гэсэн тийм байгаа юм уу те. Одоо ч гэсэн тийм ээ. Тэгээд юуг харахад одоо энэ 9 сарын 1-ээс 1-р ангиас хэмэл оюуны нэг алгоритм зааж эхлэхээр болчихж байгаа. Одоо энэ тий одоо ингээд батлагдсан энэ 1-р ангиас. Тэгээ Монголд яг ингээд бид нэр за хөтөлбөрлөө нь оруулаа за гэхээр багш л байхгүй шүү дээ. Заах хүн хөдөө орон нутагт бүр байхгүй.
Тийм учраас багш нар бэлтгэх дээр нь ажиллая л гэдэг санаа нэг. Зүгээр анхан шатны мэдлэг олгоцсны дараа бол нөгөө юм possibility-г харчдаг байна. Ингэчих болох юм байна, тэгчих болох юм байна. Зарим одоо хүүхдүүдийг жишээлх юм бол манай актем цэцэг их ингээд авчирч заавал өөртөөхөө сонирхлоор ирээгүй. Тэгтээ нэг 2 3 хичээлийн дараа нөгөө 5 минутын дотор вебсайт гээл те. Тэгэл нэг амар хурдан аппликейшн хийгээд ч юм уу ингээд харчингууд урамшаад хүү энэ чиглэлс урыг тоглоом хий те ингээд тэгээ бүтээгдэхүүн гаргачих юм шүү. Энийг зарчил таач гэж ах шиг те. Тэгэхээр ингээд боломжуудыг харчиж байгаа. Зүгээр бидний гол зүйл бол тэр нэг үндсэн технологийн мэдлэгийг хүн болгонжийг түргэх нь л чухал байгаа. Яг үнэ тийм байна. Хамгийн сүүлийн асуулт. За би болохоор Obunag юу нэлээ hard working гэж боддог. Өөрөөсөө яг тэр тухайга ярьжсэн өмнө. Тэгээд одоо сүүлийн үед болохоор бид нар чинь нөгөө нэг нэгэндээ аль гай болохгүй гэдэг ч юм уу те. Эсвэл маш олон нөгөө нэг сэтгэл зүйн талаарх юмнаас бол би тийм ингээд ясаа юутай муутай гэд нийтээр айхуу тийм эмзэг болцсон байгаад байгаа байхгүй. Тэгээд ажлын хувьдсан тэр яг мэдээж ажлын цаг дотроо юмаа дуусгаад ажил цагтаа тарах нь бол чухал. Гэхдээ хин илүү их дээшилж байгаа юм бэ гэд харахаар аль илүү цагаар суудаг ч юм уу те. Тэгээд жишээ нь одоо хоёулынгийн хоорондын тайл Баска гэж шиг авахд манай подкастнаас өмнө орж ирсэн авгүй санаж байгаа. Баска та би нэг оффист ажилладаг байхад Баска би ингээд заримдаа овертайм хийхээр Баска дандаа байждаг байсан байхгүй. Орой 10 11 сая хүртэл ч юм уу. Тэгэл одоо ингээд айгүй олон газар ингээд захирал хийж байгаа болчдөг юм байлээ. Тэгэхээр ер нь яг энэ ажлын хандлага гэдэг зүйл дээр хүмүүс яаж ажиллавал одоо ер нь ямар байгаад байна. Тэгээд одоо энэ залуучдыг ер нь яаж ажилласаа гэд хүсэж байна. Яг хаа миний одоо Америк, Англид ялангуяа сүүлийн хэдэн жил ажилласан туршлагыг харахад бол миний харсан хамгийн хөдөлмөрч хүмүүс corporate Americans буюу одоо тэр Wall Street-д ажиллаж байгаа, Silicon Valley-д ажиллаж байгаа залуучууд хамгийн хөдөлмөрч хүмүүс. Бид нар Америк, Англиг төсөөлөхөр ингээл нэг те нэг йога пант өмссөн ингээл бранчдэл те смути угаал тэр бол яг энэ Silicon Valley corporate тэр American New York энтерт бол харагдахгүй л те маш ховор л харагддаг. Тэгээ одоо ер нь яг илүүний компаниуд бол өөрсдийн соёл бол одоо юу ч болж байсан ажиллаад дуусгах нэг л зарчимтай. За тэгэнгүүт ингээд одоо манай захирлууд ч юм уу хамтарч байгаа хүмүүсийг харахаар одоо ээжийнхээ төрс өдөрт очиж чадаагүй ч юм уу хүүхдээ төрөхт нь байж чадаагүй ч юм уу тийм кейсүүд байдаг. Тэгээд тэр нөгөө золиос юм бүтээхийн тулд тодорхой хэмжээний золиос заавал гаргах хэрэгтэй. Тэгээд тэр бол нөгөө 0-аас 1 буюу байхгүй зүйлийг бий болгох гэдэг бол тэр золиос заавал гаргах хэрэгтэй. Тэгээ өмнө нь яг ковидын үеэр ч юм уу нэг хэсгэл технологийн компаниуд за ийм open office-тай тэгэл ингээл ажлынхаа үеэр йога хийж болно, therapy сууж болно, нэг өдөр хүүхдтэй өдөр ч юм уу те нэг тиймэрхүү зүйлүүд явж байгаад одоо бүгдээрээ болчихлоо. Одоо бүгдээрээ founder mode буюу эргээл буцаад нөгөө hustling те өдөр шөнөгүй ажилдаг. Тэгээ өдөр шөнөгүй ажиллаж чадахгүй бол гараа гэдэг requirement-тэй Facebook гэхэд бүх нөгөө нэг diversity буюу те одоо нөгөө олон арсны олон өөр хүмүүс одоо ажилд авах тэр policy-га байхгүй болгочлоо. Amazon гэхэд хичнээн хүн халав те. За ингээд ерөнхийдөө бол яг юмыг бүтээ компаниг байгуулъя шин зүйл гаргая гэхэд ийм work life balance-тай одоо ингээл амраал ингээл нэг те ийм зүйл бол хизэж бүтдэггүй маа гэдэг нь ингээ гараад ирж байгаа. Тэгээд буцаад Silicon Valley бол hustling mode руугаа өдөр шөнөгүй ажилладаг, хагас бүтэн сайнд ажилладаг, ажил дээр хондог тэр mode руугаа орж өрсөлдөж байна. Ялангуяа хэмнэл оюуны гарч ирж байгаа компаниуд бол бүр тэр чиглэл рүүгээ явчихлаа л да. Тэгээ Монголд ирэхээр манай залуучууд нэлээх work life balance ярьдаг болсон л юм л та. Буруу бол биш. Гэхдээ тэрийг хизээ ярьж болох вэ гэхээр хүн тодорхой чадвар эзэмшээд тэ өөрийгөө тодорхой түвшинд үнэлүүлээд тухайн компанид ч юм уу тухайн ажлын байранда бас хамаагүй одоо өндөр value үнцэн авчирдаг болтны дараа ярих хэрэгтэй байх гэж би бодод. Зүгээр суралцж байгаа үед бол
тухайн компани өөрт чинь хөрөнгө оруулалт хийж байгаа болохоос биш магадгүй авч байгаа value нь хамаагүй бага л гэдэг. Тэгэхээр бидний хувьд нөгөө юм одоо нэг юм төрчлөлтөөнтэй зүйл хүсэж байдаг. Хүсэж байгаа зүйл нь Америк шиг хөгжөөл тэ ингээл Silicon Valley шиг яваал, Нью-Йорк шиг болоод, Сингапур шиг болоод, Солонгос, Япон бүгдээрээ л амар их ажилтдаг шүү дээ тэ. Тийм болохыг хүсэж байдаг. Гэхдээ тэрийг хийх тэр цаг зав хөдөлмөр хөлс хүчээ гаргахыг хүсэхгүй байдаг. Тэгэхээр нөгөө тэр тийм том төрчлөлтөн байгаа. Тэгэхээр ингээд одоо өнөөдрийн хийх ёстой зүйлээ хийхгүй хийх ёстой зүйлийнхээ 20-30% хийчихэл том Америкийн Silicon Valley яриад тэ unicorn яриад байна гэдэг өөрөө учир дутагдaltaй. Тэгэхээр бид нар зүгээр компаниудын хувьд, хувь хүнийхээ хувьд, улсынхаа хувьд ч гэсэн яг дэлхийд хаана байна гэдгийг үнэн зөвөөрөө ойлгох хэрэгтэй. Юу сурах хэрэгтэй, хаанаас эхлэх хэрэгтэй гэдгээ зөв харах хэрэгтэй. Тэгээ ингээ Монгол томорч байгаа л дэлхийд гарахаар хин ч байна гэж хоорондоо хэрэлдээд байдаг шүү дээ. Тэгэхээр миний зүгээр нэг одоо залуучууд ч гэсэн хэлдэг манайх бол жишээлх юм бол хагас санд ажилдаг бүтэн санд нэг хагас тутан амарна. Бидний хувьд бол стартап учраас энийг ингээ тодорхой түвшинд гаргахын тулд заавал ийм ажил үүсгэхээс өөр аргагүй тий. Магадгүй одоо corporate одоо юу гэдэг unicorn болчоод одоо амарч момраал те гоё ретритигээл ингээл явал гоё л. Тэгтээ өөрөө тэр зүйлийг босгож ирнэ гэдэг чинь хүн амраал ингээл те work life balance яриад бүтдэг зүйл биш ээ. Тэр байтугай одоо хэдэн тэрбум долларын үнэлгээтэй компаниуд хүртэл ингээд бид нэр явахгүй буцаад тааслаг мод руугаа орё гэж. Тэгэхээр бид нэр энэнийг бас нэлээд сайн харах хэрэгтэй. Юу гэсэд үнэхээр би тийм амраад одоо ажил хийх хүсэлтэй бол миний орлого бага байна, миний сурсан зүйл бага байна гэдгийг харах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй тий. Нөгөө талдаа нэг юм үе мөчлгүүд байгаа шүү дээ карьерийн хувьд. Нэг ялангуяа нэг ихний 5-10 жил карьер эхлээд бол нөгөө сурж юмыг сурж скил сеттэй болсны дараа хүн одоо мэдээж гэр бүл зохион юу эдэн те ингээд илүү тэр тал руугаа анхаарч болох юм шиг. Тэгэхээр бид нар яг бодтой одоо sugar coating биш те ингээд нөгөө саяхан нэг хурал дээр очсон ч бид нар одоо хэмнэл оюун ухаанаар дэлхийд тэргүүлнэ л гэж ярьсан. Тэгээд яг үнэндээ өнөөдөр компанийнхаа ERP дээр ажиллаж байгаа хүмүүс ингээд нөгөө өөрсдөө одоо бид нар өөрөө өөрсдөндөө худлаа ярьж итгэдэг, хөөрөгдөг те тэрийг болох нь эхний алхам юм шиг. Тэгээ ингэж хэлэхээр ингээл хүмүүс нөгөө олон дайсан бэлтэл улам загнуулаад энэ одоо юу вэ гэж тэгтгэлтэй. Гэхдээ одоо бид нар дэлхийгээс салаад явчихгүйгээс л хойш ялангуяа гарч ирж байгаа залуучууд, гарч ирж байгаа стартапууд, дараагийн түвшинд гарыг гэж байгаа компаниуд завлсараа л бид нар бодит байдлыг одоо харж өөрсдөө үнэлж тэндээсээ дараагийн бидний одоо зорж байгаа зөвцөг юу вэ? Тэрлүүгээ бид нар яаж хүрэх вэ? Дутуугаа ойлгож шийдэл ингэж явах байх л гэж боддог. Яг үнэ. Стартап лайф уус хэцүү байхаас өөр ямар ч арга байхгүй л дээ. Тэгвэл уус оршин тогтнохгүй юм чинь. Корпоратийн зүгээр хувь хүний төвшөнд ажилласан хүний өнцгөөс зүгээр юу гэж бодогдсон бэ гэвэл ажлын цагтаа бид нар ажиллаа хийн ойлгомжтой хуралд суун. Тэгээд өөртөө өгсөн таскаа гүйцэлдүүлнэ. Тэгэл дуусч байгаа юм бол тэнгуут нөгөө нэг суралцна гэдэг зүйлийг магадгүй 95% нь бол хийдэггүй. Өөрөө бие дааж одоо жишээ манай салбарт шинээр нэгдсэн технологи юу байна. Тэгээ хаашаа явж гин ер нь энийг ингэж амарчл яад ингэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар суралцдаг хүмүүс айгүй ховор юм байлээ. Тэгэхээр тэр нэг суралцах гэдэг цагийг өөртөө гаргаж ирэх нь илүү одоо юу гэдэг хурдан хугацаанд өөрийнхөө хүсэж байгаа үр дүнг нь авахд тусалцаа болох юм болоо да гэж би тухайн үед нэг анзаарч ирсэн байна. Тэр нөгөө хурал гэснээс манайх ч одоо айгүй хурал хийдэг шүү дээ. Одоо ер нь энэ стартапууд миний ажиллаж байгаа компани бол хурал бол маш юм хитрхи бас хаарч гэмээр юм шиг шууд ороод пумпан яриад илүү дутууг байхгүй 5-10 минут болол дуусчдаг. Эсвэл тэгэж юм том багаараа ингээл ширээн дээр суугаалтай ингээл тэгж хуралдах кейс бараг байхгүй. Би л одоо сүүлийн 2-3 жил ажиллахтаа харсангүй. Ер нь хөвчлэн 4-5-аараа ч юм уу маш бага хүнтэй шууд ажиллаа яриад тас дүс гэл явдаг. Тэнгүүд тэр
тэрнээс эхлээл ингээл бүтээмж харагдаж байгаа. Нөгөө талдаа монголчуудын сошиал медиа хэрэглээ бол дэлхийн дунджаас хамаагүй өндөр идэх. Тэгэхээр нөгөө за өглөө ажилдаа төвчөрч очоод тэгээл нэг өглөө нэг кофе ууж catch up хийж байгаа л тэгээл нэг ажил руугаа орж хурлуулаад тэгжээд ланч болоо тэгээл нэг за жоохон юм хийдаа гэж сууж ах завсраар сошиал медиагаа ухаал тэгж байгаа л ажилд харчиж байгаа ч юм уу. Тэгэхээр нөгөө бидний Монгол хүний бүтээмж өөртөө олуулсаас бас хэд дахин бага. Тийм учраас химэл оюунаас сураад тэр бүтээмжээ сайжруулаач л гээд байгаа бас шалтгаан юм. Яг үнэ. Тэр айгууг анзаарэгдсэн ш. Стори хийхээр. Стори хийгээд нөгөө хин үтсэн байна вэ гэж харангуут нь Япон Солонгост айгуу олон найзтай. Тэгээд нөхдүүд нэг миний стори 10 цагийн орой л харж байна. Тэгээ манай монголчууд манай олонгууд нөө хайл нэг хийснээс 1 минутын дотор л өгтөрөө харсан байж ш. Харин тийм. Тэрнээс ч айгуу анзаарагтана. За айгуу гоё үр бүтээлтэй үр бүтээмжтэй яриа боллоо гэж бодож ин тэгээд нэг бэлгтэй нэ. Амар бестселлер болсон л шүү дээ тий. Тий одоо манай энэ ном чинь бараг 12 сараас хойш нэг ч номер 1-ээс буугаагүй байгаа. Хөө тийм үү. Тий. Яаж тэгээд за. дэлгэж байна. Зөндөө харсан би тэгээ яг уншиж та гэж бододсон. Би тэгээ нэрийг хараад гайхаад энэ одоо яг юуны тухайн ном юм бол тоо харж уншиж та гэж бододсон. Тэгээд одоо сайхан уншнаа. Энэ зам бас жоохон өөртөө цаг гаргах зорилго байна. Гэхдээ миний хувьд бол нэг өдөрт нэг 16 цаг орчим ажил тийм үү? Одоо хамгийн багадаа л 16 цаг. Хамгийн багадаа 16 юу? Тэгэхээр нөгөө одоо л илүү нөгөө нэг self development тал руугаа ном унших ч юм уу тий. Одоо шинэ гарч байгаа технологиуд юу вэ гэд нэг тухтай хардаг ч юм уу. Тэр тал руу цаг зав гаргах хэрэгтэй болчих та. Зүгээр Монголд ирээл нөгөө төвчрэн дунд 1 цаг 2 цаг өнгөрөөгөл тээ. Тэр болгоныг ингээд юм подкаст сонсч ингээл хөөрхөн жижиг хаахтаас л AI newsletter метр ч юм уу хардаг ч юм уу тээ. Тэгэхээр тий одоо энэ зам бол жоохон ном унших төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхнийхээ номыг авчлаа баярлалаа. Тэгнэ. За ингээд энэ удаагийн дугаараа өндөрлж дууссан сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Бай бай.